제가 알고 있는 몽골 식당이 몽골 타운에만 있는 줄 알았는데요. 맛집이 여러 군데 많이 있더라고요. 요즘 한국 곳곳에서 쉽게 만날 수 있는 몽골 식당. 다양한 문화가 어우러진 다문화 식당들은 이제 우리 주변에서 더 이상 낯설지 않습니다. 하지만 메뉴판에 음식 설명이 부족하거나 한국어가 없는 경우 처음 접하는 사람들에게 몽골 음식은 낯설고 어려운 경험이 될 수도 있는데요. 그래서 저희는 다문화 식당을 위한 온 오프라인 다국어 메뉴판 서비스인 이지 메뉴를 통해 몽골 음식을 더 쉽고 정확하게 소개하고 있습니다. Эсэмнүүдтэй хамтарч ажиллах шалтгаан нь 식당의 үйл ажиллагаа эхлээд меню маш их асуудалтай байсан. Ингээд менюнээс болоод хүмүүст тайлбар хийхэд солонгос хүмүүс, гадаад хүмүүс маш ихээр орж ирдэг учраас хүмүүс нөгөө нэг хоолныхаа төрлүүдээ яг ийм юм хүн болгонд тулж ажиллах нь маш хэцүү байсан. Тэр тал дээр маш их стресс авч ирсэн. Яаж хийх вэ гэд ингэж юу зүгээр юм байна гэд товч яг тэрийг яаж хийх гаргалгаагаа жоохон олохгүй байсан. Тэгээд нөгөө мэдгүй хүмүүс тайлбарлахад бас бай ингээд тайлбарлаад авах хэцүү. Би өөрөө энэ ганцаараа ажилладаг болох дээр хоолоо хийгээд солонгос хоол тайлбарлахаар хэцүү байдаг болохоор байх тийм байх уу би өөрөө нэг төгс солонгос хэлтэй биш учраас тэгээд орж ирээд байхаар нь ерөнхийдөө энэ хоол нь солонгос хүмүүс дуртай байдаг юм аа гэж хэлэхээс биш яг энэ хоол нарийн ийм орсон гэж хэлчихсэн сайн чаддаг. Яг бол нөгөө одоо энд чи яг энэ солонгос меню хийх жоохон хүндрэлтэй шүү дээ. Ер нь одоо солонгос меню яг солонгос хоолны гэхэд солонгос хүмүүс нь монгол хоолны нэр болно гэвэл яг юу ордог юуг нь яг ингээд нэг бүрчлэн нөгөө нэг ингэж бичиж өгөхгүй тийм болохоор тэгээд манайх болохоор солонгос хүмүүс яах юм бэ өөр амаараа тайлбарлаад хэлж өгч байсан байхгүй. Ерөнхийдөө хоолныхаа ийм орц орсон, тийм ямлагч одоо юмнууд орсон гэдэг юм байхгүй зөвхөн Монголоос солонгос руу өөрчлөлтсөн хэлбэрсэн. Тэгээд нөгөө хоол идэхдээ хүмүүс орж ирээд ямар учиртай хоол гэхээр бид нөр өөрсдөө нөгөө солонгос руу тайлбарлаж өгч тэр хүмүүс идэх сонголтоо хийсэн юм байна. Хоолцоглоо. Одоо энэ дотор юу вэ? Энийг амт нь ямар бол гэж асуудаг байсан. Би нөгөө солонгосыг мэдэхгүй болохоор эхнэр байвал эхнэр тайлбарлаад өгч нь хүүхэд байвал тайлбарлаад өгч нь ганцаараа үед бол тэр боломж байна. Гэвэл ганцхан монголчуудад зориулсан үйл ажиллагаа дээр бол эрхлэхийг хүсээгүй. Тэгээд танараас санал авсан та маш баяртай байгаа. Солонгосод амьдарч байгаа учраас солонгос хүмүүст хандсан тэр менюг яг зөв үгээр нь зөв тайлбартайгаар нь хийж өгөх санал тавьсан учраас сэтгэл маш их хүрсэн. Тэгээд манай хоолны газраас солонгос хүмүүс нэлийн үйлчлүүлдэг л дээ. Тэгээд орж ирээд одоо манай менюг хараад одоо энэ хоолнуудаас ямар хоол нь хамгийн гоё байдаг вэ? Аль нь зүгээр вэ гэдээ асуудгийн. Тэгэхээр би өөрөө ингээд нэг солонгос хэд бас их сайн биш учраас өөрийнхөө хэмжээнд ингээд тайлбарладаг. Тэгэхээр одоо энэ эсвэн менютэй хамтарснаар энэ дээр манай хоолны одоо ерөнхий дэлгэрэнгүй тайлбаруудыг ингээд солонгосоор бичигдсэн байгаа болохоор надад маш одоо таалагдчихэ. яг хөө меню бол байгаа. Тэгэхээр нөгөө монголоор галиглаад нөгөө солонгосоор галиглаад бичсэн. Тэгээ нөгөө манай хүү өөрөө солонгос дунд сургууль явдаг. Тэгээ нөгөө харчаад энэ буруу байж тээ энэ буруу байж тээ гэж өөрөө хэлээд байдаг байхгүй. Тэгээд яг тэрийг засаад явчих тийм цаг хугацаанд өөрсдөө зарцуулсангүй. Тэгээд 2 жил явцсан. Тэгээд сүүлд та гэдэгтэй холбогдоод яг зөв дөрмийн алдаа бас их байсан юм шиг байгаа. Тэр нөгөө бидний хуучин менюн дээр болохоор та хэдийн юунаас зөвлснөөр мэдээлэл аваад тэрүүгээр хийхээр бас нөгөө хүмүүс орж ирээд амтны юм байдаг юм байна гэд дийлэнх нь бас дуртай байгаа. анх орох болсон шалтгаан маань солонгос хүмүүс нөгөө монгол хоолыг маань монголоор бичээ солонгосоор тайлбарч өгөхөөр нөгөө монгол хоолыг мэдэхгүй хүмүүс жоохон тус дэмтэй бид нар ч гэсэн жоохон ямар орц найрлагатай одоо амт нь ямар вэ гэдэг ингээд дэлгэрэнгүй тайлбаруудыг бичсэн байгаа нь бол маш давуу талтай байна. Ерөнхийдөө ийм меню байх нь зүгээр юм байна. хамтарч ажиллаад монгол олон солонгос хэл дээр хоёр ингээд менюнүүдээ хүлээж авсан. Тэгээд энэ нь бол миний хүлээж исэн сонголтоос бүр илүү давсан байлаа гэж би бодож байна. Тэгээд хамгийн супер нь бол QR байлаа. Тэгээд QR-аар ингээд би
эхэлж захиалга өгөх бол хинчнэврээс ороод та бүхэн хүссэн манай менюнээс төрүүд нурцлан захиалга өгөх юм уу сонголтыг хайж байгаа бол QR-аар орж болно. Солонгос хүмүүст танилцуулгаа, солонгос хүмүүс дагуулж хоод Монгол хоол идэхээр сонгох юм бол төрүүлээд солонгос хүмүүстэй манай менюг ингээд танилцуулаад интернетээс хүссэн үедээ хүссэн цагтаа гарах бүрэн боломжтой. Энийг бол 다른 문화를 경험하기 위해서는 음식이 제일 중요하다고 생각을 해요. 음식을 보면 재료, 맛, 특징 그런 걸 보면 그 나라의 지리, 역사를 다 알 수 있거든요. 예를 들자면 몽골은 고기와 지방류의 음식이 되게 많아요. 몽골은 그 지방을 많이 먹냐면 겨울에 많이 춥기 때문에 그 영양이 높은 음식을 많이 먹는 게 좋습니다. 그래야지 겨울을 버틸 수 있거든요. 이미 한국에서 운영하고 있는 식당하고 사람들이 많지만 SNS나 인터넷에 등록이 안 돼서 연락하는 점이 좀 불편했었던 점이 있었습니다. 그 문제도 우리 프로젝트를 통해 해결하게 돼서 너무 뿌듯했습니다. 외국 음식점을 가면 어떤 음식을 선택해야 될지 되게 막막하셨던 적이 있을 거예요. 저희 프로젝트와 진행한 음식점에서 이지 메뉴를 한번 보시면 현지인 선호도와 글로벌 선호도를 참고하시면 음식 선택하실 때는 실패 없을 겁니다. 음식 설명도 자세하게 들어가 있으니까요. 한번 읽어보시고 선택하시길 바랍니다. 아직 제가 맛보지 않은 다른 나라 음식이 되게 많을 거예요. 저도 다른 나라 음식을 많이 좋아하니까요. 이지 메뉴가 다른 나라 음식을 많이 소개해 줬으면 좋겠습니다.